Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээр нэгсийн нэгтлэн бодох бүртгэл программын нэгэн нэмэлт боломж болох ажилчдын хувийн данс оруулах гэгцэстэй танилцах болно. Энэ цэсний тусламжтайгаар ажилтан бүрийн цалиа олгох дансыг хөв хүн лавлгаанд бүглэж өгөх шаардлагагүй болно. Энэ цэс нь ажлагчид болон цалин дэд системийн навигац самбарт байрладаг. Одоо энэ цэсээ нээж үзцгээе. Эхлээд байгууллага сонгоно. Дараа нь цалингийн төсөл буюу ямар банкар дамжуулан цалин олгодог вэ гэдгийг зааж өгнө. Цалингийн дансаа нээсний дараа сараа зааж өгнө. Үүний дараагаар цалингийн дансны мэдээлэл ороогүй ажилчдын нэрсийг бүглэхийн тулд бүглэх товчийг дардаг. Бүглэх товчийг дарах үед дансны мэдээлэлгүй ажилчдын нэр автоматар бүглэгддэг. Бүх ажилтны салбар бүглэгдсэнийг харж байна. Эдгээр дундаас Болормоо Баяр гэх ажилтныг дансыг оруулж үзцгээе. Бүгдийг нэвтгчүүлж хагаад Болормоогоос бусдыг нь устгаад дансны дугаарыг нь оруулаад хадгалцгаая. Одоо хувь хүний жагсаалтаас Болормоо гэх ажилтныг хайж олоод бүглэгдсэн байна уу харцгаая. Бидний хийсний дагуу цалингийн данс бүглэгдсэн байгааг харж байна. Уг цэсийг ашиглах үедээ анхаарах хэрэгтэй нэг зүйл нь бүглэх гэх товчийг дарах үед мэдээлэл ажилтны цэснээс татагддаг. Тийм учраас ажилд авах баримтаа үүсгэсний дараагаар ашиглах хэрэгтэй гэсэн үг юм.